угаасаа юу л 13 биш 20 гишүүн байгаа нэ хамаа ахс үстэй. 20 гишүүн байна. 20 гаруй гишүүн байгаа гэж ойлгож байна. За тэгээд ерөөсөө юу штэ. Анч хууш өгөх юм нүгдэрэл тэгш байх хэрэгтэй штэ. Тэгээд одоо парламентыг нэг гэмтэргээс нуугддаг, гэмтрэгдүүд оргондог, тэг хулгайлуурэ хийдэг ийм цайз болгож болохгүй л дээ. Тэгээд нийт Монгол улсын иргэд одоо манай сонгогч ч гэсэн шаардж байна. Ер нь одоо парламентд бол угаасаа л ёс зүйтэй хүмүүс суух хэрэгтэй. Тэгээд тэр ёс зүй хөөцөж болдгоо энэ төр гэж яриад байх хэрэгээс шаардлага байхгүй. Хэрвээ ёс зүйтэй байсан бол энэ хүмүүс очоод өөрсдөө шалгуулж явах хэрэгтэй шүү дээ. Энийг одоо 2 жил харлаа. Тэгж байгаа хүн алга. Тэгээд парламентын засаглал маань улам одоо нэр хүндээ алдаж байна. Тэгэхээр энэ парламентын засаглалын нэр хүндийг хадгалах, парламентыг одоо бэхжүүлэх үүднээс бол Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийг бол дэмжих зөв зүйтэй. За тэгээ ингээ харж хахад одоо харьбэний гэрээ яаж юм тийм ээ. Энэ төмөр замын нууцаар барьна гэж байна. За нүүрсээ нууцаар худалдана гэж байна. Ер нь тэгж явсаар байгаад үдий өчлөө шүү дээ. Тэгээ одоо хэлж ярихаар одоо төмөр замаар танк орж ирнэ гэж айлгаж байна. Занал хийлж байна. За мөн одоо хил хаана гэж занал хийлж байна. Гэтэл одоо 10 жилийн өмнө одоо Хятад улсын ерөнхийлөгч Си Жинпин айлчлахтаа бол Монгол улсад хэлсэн байгаа шүү дээ. Урдны галтрын суугч Монгол улс бол Хятадтай бол хамгийн урт хэлэлдэг орн. Хятадын хөгжлийн сүүлийн 20-30 жилээс бол бидэрт наалцсан юм маш бага. Хулгайлалт өөрчлөлт эндээс бол маш их завшсан. 44 их найдын нүүрсний хулгай, за хөгжлийн банкны хэрэг, за мөн остой жидүү энэ төр гэх тийм ээ. Ийм одоо хэр хэмжээнээс гитэрсэн юмуд 30 жил одоо ингэж явлаа. Одоо энийг хараа өөрчлөхгүй л ард түмэн одоо эцэстээ тулцсан ийм хөндөгцөл байдал орчод байна. За Монгол улсын ерөнхийлөгч бол өөрөө өнөөдөр хэлсэн байна шүү дээ. Би бол одоо цаашдаа бол бүр эрхийнхээ хугацааг дуусгаад ингээ явнаа. Тэрнээс өмнө одоо хулгайлалт өөрчлөлт бол цэвэрлэгдэж яхах зүйтэй гэсэн байл. Би бол бүрэн дэмжиж байгаа. Эцэс намын бүлэг одоо өнөөдөр бас дахиад хуралдаад 3 одтой шийдвэр гаргаж магадгүй гэдэг зүйлийг хэлж байна. Хэрвээ тийм шийдвэр гарвал та дагах уу? Гэхдээ угаасаа 3 одтой шийдвэр гарах боломжгүй. Тэр чинь 3-2-оос дээш нь одоо санал өгч 3 одтой болдог байхгүй юу? Тэгэхээр 28-аас дээш гишүүн дэмжижээж бүгдөө бүлгэрээ шийдвэр гаргасан гэсэн үг. Тэр тоон хүрэгчгүй байгаа. 20 гишүүн бол арай өөр байр суурьтай байгаа.